Орим төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хурангуй хүргэе. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung манай улсад төрийн ажиллал хийхээр хүрэлцэн ирлээ. Монгол Улсын засгийн газар Franklin Templetonтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Допинг хэрэгэлсэн үндэслэлээр эрхэм цуслагдсан 5 бүхий барилга эрх цолыг сэргээх үндэслэлгүй гэж үзлээ. Онцгой байдлын ерөнхий газар наадмаар өндөржүүлсэн бэлэн байдал шилжиж, иргэдийн аюулгүй байдлыг сахина. НАТО-гийн дэд хэмжээний уулзалт өндөрлөж, Трамп Украинд Patriot систем үйлдвэрлэх лиценз өгөхөө амлав. Америкийн нэгдсэн улс Иранд дахин цуврал цохилт өгч эхэллээ. Олон улсын олимпийн хороо Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон хязгаарлалтыг төр хугацаагаар цуцлалаа. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхийн урилгаар бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung гэргийн Ким Хэ-гёны хамтаар энэ сарын 9-өөс 11-ний өдрүүдэд манай улсад төрийн ажиллал хийхээр хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд гадаад харилцааны сайд Бац цэцэг Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улс цугаа онц бөгөөд бүр эрхт элчин сайд сүх болд. Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад цугаа элчин сайд Чо Жинвонаар ухтан авсан юм. Энэхүү ажилд нь бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүний хувьд 2011 оноос хойш 15 жилийн дараа тохиож буй онцлог үйл явдал гэдгээрээ өндөр ач холбогдолтой юм а. Ажлын хүрээнд ерөнхийлөгч хүрсөх ерөнхийлөгч Lee Jae-myung-аар албан ёсны хэлцээ хийж хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, мөн олон улс бүс нутгийн давцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцох юм. Айлчлалын үеэр талууд засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гар үсэг зурхаар төлөвлөд байна. Мөн хүндэт зочид, үндэсний баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хуваар оролцох юм. Монгол улс бүгд найрамдах Солонгос улс нь 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон төвхтэй. Харилцааны төвшин жилээс жил дахиж 2006 онд сайн хуршийн найрамдал хамтын ажиллагааны түншлэл, 2011 онд ээж бүрэн түншлэл, 2021 онд стратегийн түншлийн харилцааг тус тогтоож байлаа. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung нь Жун Ан их сургуулийн хуулийн сургуулийг төгссөн. Тэрээр 1990 оноос хойш хөдөлмөрийн зөвлөгөөний төвийн захирал, Соннам хотын дарга, Гёнги аймгийн засаг дарга зэрэг улс төр нийгмийн хариуцлагатай албуудыг хашиж ирсэн туршлагатай улс төрч юм. Мөн 2022-оос 2025 онд Арчилсан намын дараагаар ажиллаж байгаад 2025 онд бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр намагийн түргсэн мөрөөдөл, эцэст нь үүнийг ард иргэдэл хийж чадсан зэрэг хэд хэдэн ном зохиосон нийгмийн идэвхтэн зохиолч нэг мэлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Инх баяр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэгч байгууллагын нэг Franklin Templeton компани төлөөлөлтөд харилцан ойлголцлын санамж бичиг үзгэллээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгийг хөрөнгө оруулалтын сан төвлөрүүлж, улмаар нэг жирхийг нь дотоод болон олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгох боломжийг хамтран судлах юм. Сануулгад засгийн газрын оны 6 дугаар сарын 10-ны өдөр хуралдаанаар үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулах саналыг хэлэлцэж, сангийн яам, засгийн газрын хэрэглэх газар, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Чингис хаан баялагын сан нэгдэл бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Тус ажлын хэсэг дэлхийн 12 тэргүүлэгч компани санал хүргүүлснээс Franklin Templeton компани сонгон шалгуулалтад оролцох сонирхлоо илэрхийлснээр ийхүү хамтын ажиллагаа эхэлж байна. We see very attractive opportunities in Mongolia. Монгол улсад хөрөнгө оруулалтын маш сонирхолтой боломжууд байгааг бид харж байна. Зөвхөн уулуурхайн залбар төдийгүй эрчим хүч санхүүгийн үйлчлэгээ зэрэг олон салбарт өсөх асар их нөөц байгаа юм. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа шинжилгээний бодлого бид бүхэнд ихээхэн итгэл үнэмшил төрүүлж байна. Энэ хөрөнгө оруулагчдыг Монгол улсыг шинэ өнцгөөс дахин үнэлэхэд түлхэж өгнө гэж бид үзэж байна. Ялангуяа өнөөдөр дэлхийн геополитикийн нөхцөл байдал улам тодорхойгүй болж байгаа энэ үед бодлогын тогтвортой, ойлгомжтой, тууштай байдал хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад урьд урдийнхаас илүү чухал болоод байгаа юм. Эрчим хүч, тэр дундаа эрчим хүчний аюулгүй байдал дэлхийн анхаарлын төвд байна. Энэ чиглэлээр ч Монгол улс өөрийн давуу талаа бүрэн ашиглах боломжтой. Эдгээр бүх хүчин зүйлийг нэгтгэн харвал Монгол улс өнөөдөр хөгжлийн маш таатай гарааны цэг дээр байна. Хэрэв шинжилгээний бодлогоо урт хугацааны алсын хараатай тууштай хэрэгжүүлж чадвал Монгол улсын хувьд асар их боломж нээгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Талууд төрийн өмчит компаниудын өнөөгийн нөхцөл байдал, үнэлгээ, эрэмблэлт, засаглалын шинжилэл, хөрөнгө оруулагчдын сонирхол болон үндэсний хөрөнгө оруулалтын сангийн бүтцийн талаар өргөн хүрээтэй мэдээлэл солилцож хамтран судалгаа хийх юм.
75 жилийн түүхтэй 178 их 80 $10 хөрөнгө өдөрдөж буй Franklin Templeton компани нь өмнө нь Румын болон Узбекистан улсын төрийн өмчит компаниудын багцыг хөрөнгийн зах зээлд бэлтгэж олон улсын хөрөнгө оруулалт татах чиглэлээр амжилттай ажилласан туршлагатай. Засгийн газрын зүгээс 2027 онд багтаан эхний үнэт цаасны багцыг олон улсын зах зээлд гаргах замын зураглалыг боловсруулах зорилготой байгаа бөгөөд цаашдаа альва гэрээ хэлцлийг Монгол улсын хууль тогтоомж өрсөлдөөн ил тод байдлын шаардлагат бүрэн нийцүүлэн зохион байгуулна гэдгийг онцоллоо. Мөн Чингис хаан үндэсний баялагын сан компани мэргэжсэн шинжээчдийн баг энэхүү ажлын хэсэгт нэгт хамтран дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэхүү ажил нь Монгол улсын төрийн өмчийн үн цэнийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх болон урт хугацааны хөрөнгө оруулалтын шин сувгийг нээх стратегийн чухал ач холбогдолтой юм. Үндэсний бүхий салбар хорооноос ирүүлсэн допинг хэрэгэлсэн үндэслэлээр эрхэм цуслагдсан 5 бүхий барилдах эрх цолыг сэргээхээр ирүүлсэн саналыг үндэснийх баяр наадмыг зохион байгуулах хороо хэлэлцсэн байна. Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Шадар сайд Номтой баяр наадмын бүхий салбар хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцсэн шийдвэр болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Үндэсний баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны үйл ажиллагаа нь баяр наадмын тухай хууль болон засгийн газрын 257 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн хүрээнд явагддаг бөгөөд одоогоор эдгээр бүгчүүдийн эрхийг сэргээх ямар нэгэн хууль зүйн үндэслэл заалт байхгүй тул шийдвэр гаргах боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Допингийн асуудлаас үүдэлтэй эрхэн хасагдсан болон цол сэргээх бадарч өсөх баяр чойным Батөрчих буян дэлгэр нартай холбоотой асуудлуудыг авч хэлцлээ. Олон улсын арбитрийн шүүхийн шийдвэрийг хүлээж авах эрх зүйн зохицуулалт Монгол улсад маргаантай, учир дутагдaltaй байгааг тэрээр дурдаад уг асуудлууд авилгатаа тэмцэх газар болон бусад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн байна. Шадар сайд зарим бүгчүүдийн жишээг дурдаж, ямар учраас шийдвэр гаргах боломжгүй байгааг мөн тайлбарлалаа. Үндэсний их баяр наадмын бүхий салбар хорооноос үндсэн комисстой хүргүүлсэн энэ саналуудыг шийдвэрлэх эрх зүйн хувьд ямарваа нэгэн хуулийн заалт болон дүрмийн заалт бол байхгүй байгаа учраас шийдвэр гарах боломжгүй гэдэг хууль зүйн дүгнэлтийг нэгдүгээрт гаргалаа. Хоёрдугаарт юу гэхээр эдгээр шийдвэрүүдийг гаргахад шат дараалтаа санал дүгнэлтээ боловсруулж зохих шийдвэрээ эргүүлдэг допингийн эсрэг байгууллагаас 3 албан бичиг ирсэн. Нэр дурдгдсан бүгчүүдээс допинг илрээгүй гэдэг утга агуулгатай нэгээх бичиг энд байхгүй. Гарсан зөрчлөө арилгаж байгаа. Дүрмийнхаа хүрээнд одоо асуудлаа шийдэж байна гэсэн ийм л утга агуулгатай бичиг ирсэн. Зарим бичгүүд нь нэг бичиг нь 7 сарын 7-ны өдөр ирж хахад нөгөө бичиг нь маргааш буюу 8-ны өдөр өнөө өглөө ирж явах жишээтэй. Энэ нь өөрөө утга агуулгын хувьд өмнөх бичгүүдэд үгүйсгэсэн зөрчилдөөтэй ийм асуудлууд байна. Баяр наадам зохион байгуулах комиссыг анх удаа ахалж байгаагийн хувьд хууль эрх зүйн орчинд маш их дутагдaltaй байгааг тэрээр хүлээн зөвшөөрсөн юм. Наадмын талбайн дэд бүтцийн асуудлаар иргэдэд шүүмжлэл их гарч байгаа тул томоохон зохицолбор бүхий дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн талаар Шадар сайд дурдлаа. Үүний нэг хэсэг нь энэ наадмаар ашиглалтад орж байгаа бол хоёр дахь том хэсэг нь 2027 оны 7 дугаар сарын 1-нд бүрэн ашиглалтанд орохоор төлөвлөгдөн ажиллаж байгаа юм байна. Баяр наадмын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой байдлын ерөнхий газар болон хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Онцгой байдлын байгууллага наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байлын зэрэгт шилжин ажиллаж байна. Он гарсаар улсын хэмжээнд 2129 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож 168 иргэн амнасаа алдсан харамсалтай статистик байна. Үерийн эслийн тухайд Монгол улсын нийт хүн амын 20% буюу 642 мянган иргэн үерийн өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Зөвхөн нийслэлд гэхэд үерийн аюултай бүсэд 1917 өрх байгаа бөгөөд тэдэнд нүх мэдээллийг хүргүүлжээ. Усны ослын хувьд сүүлийн 5 жилд 464 хүн амиа алдсны 105 нь хүүхэд байна. Тиймээс иргэд гол мөрний ойр заамарч зугаалахдаа баталгаагүй гарцаар гол хатлахгүй байх, голын сав уулын жалга дагуу майхан барихгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Онцгой байдлын байгууллага өнөөдрөөс эхлээд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. За нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог одоо 41 байршилд одоо нийс дүргийн онцгой байдал одоо албан мэргэжлийн ангитайгаа хамтраад нийт
60 гаруй мот помпыг одоо бид нар бас байрлуулан ажиллаж байгаа. За энэ маань одоо хэмжээний ус үер осон нөхцөлд усыг саруулах. За шаарчлаад одоо далан сувг одоо сэтрэг эрсэлхий газрууд дээр одоо шороотой машин болон бусад одоо далан сувгийг бэхлэх ийм арга хэмжээнүүдийг бас одоо холбогдох төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг бол хангаад ажиллаж байгаа. Улсын хэмжээнд 2400 орчим гал төмөр бүртгэгдсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлт юм. Төмрийн 54% нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл, 30 гаруй хувь нь цахилгааны аюулгүй байдал алдагдсанаас үүдэлтэй байна. Тиймээс аял зугаалгаар явахдаа хийн газыг нарны шууд тусгалаас хол байлгах, зариултын бус савнд шатхуун тээвэрлэхгүй байх, гэрээ эзгүй орхихдоо цахилгаан хэрэгслээ заавал салахыг онцгой байдлын ерхий газраас анхаарууллаа. Одоо гал төмрийн шалтгаан нөхцөлийн дийлэнх нь буюу 54.9% нь иргэдийн буюу санамсар болгоомжгүй үйлдэлээс за 32.1% цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс за 3.7% нь бусад одоо зөрчлөөс шалтгаалсан шалтгаан нөхцөл тогтоогдод байна. За миний дээрийн дурдсан шалтгаан нөхцөл буюу 54.9% нь бол иргэд бидний одоо өөрөөр хэлбэл засаж болох тийм ээ. Одоо анхаарч болох энэ эрсдлээс шалтгаалж одоо гал төмөр ингээд гарсан тоогоор бүртгэгдсэн байна. За баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байгаа энэ өдрүүдэд за өнгөрсөн одоо 23 онд нийтдээ объектын гал төмөр 70 удаа, за 24 онд 71 удаа, 25 онд одоо 82 удаа бүртгэгдсэн. За ойрын төмөр 23 онд 2 удаа, 24 онд 14 удаа, 25 онд 23 удаа бүртгэгдсэн ийм дүн мэдээлэл статистиктэй байгаа учраас иргэд та бүхэн одоо баяр наадмын үеэр аял зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлаас өрсөн сэргийлэх за анхаарал болгоомжтой аялахыг та бүхэнд анхааруулъя. Зуны улиралд хүүхдийн хосол гэмтэл эрс нэмэгддэг. Зам тээврийн ослоор энцэн хүүхдүүдийн 50% нь эцэг эхтэйгээ хамт явж байхдаа хосолцсон гэсэн харамсалтай статистик гарчээ. Ийм донцгой байдлын ерхий газар болон хүүхэд гэр бүл хүүхжил хамгааллын ерхий газраас хүүхдийг усны ойролцоо болон гэртээ ганцаархан нь хизээж орохгүй байх, цонхны түгжээ хязгаарлагч заавал суйрлуулах, автомашинд хүүхдийн зориултын судлыг заавал ашиглахыг эцэг эхчүүдэд санууллаа. Цаг уурын байгууллагаас эх 5 хоногт ихэнх нутгаар бороо үргэлжлэн орохыг анхаарууллаа. Ялангуяа 7 сарын 10-нд завхан хөвсгөл булган, 11-нд архангаа булган сэлэн төв хинтээ, 12-нд хинтээд орнод аймагуудын нутгаар усрахыг дуу цахилгаантай адар бороо орох төлөвтэй байна. Иймд гол мөрөн хураа сайр жалгын ойролцоо зорчих, аялал зугаалгаар явах, отор нүдэлхийгтэй цаг агарын мэдээг тогтмол дагаж, үер ус мөндөр хүчтэй салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дөрвтэй ажлууд өрнөж байна. 2026 он гарсаар нийт 11 байрлал байгууламж буюу сургууль цэцэрлэгийн цогцлборуудыг ашиглалтад оруулснаар 4890 хүүхэд хамран сурах тойрогтой суралцах боломжтой болжээ. Мөн нийслэлийн 6 дүүргийн 31 байршилд шинэ сургууль барихаар газар чөлөөлөх ажил үргэлжилж байгаа бөгөөд боловсролын яамнаас төрийн өмчийн сургуулиудын анги дүргэлтийг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Энэ сарын 7-наас 8-нд орсон хүчтэй борооны улмаас хаанл дүүргийн Апо компанийн уул зураас Ярамгийн гүүр хүртэлх явган хүний зам эвдэрч хавтангууд суулт өгчээ. Нийслэлийн засаг дарга Пүрэв Даваг холбогдох албаныханд үүрэг өгч тус замыг гүйцэтгсэн Люкс Даймонд компаниар өөрийнх нь хөрөнгөөр наадмын өмнө бүрэн засуулж иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо. Мөн нийслэл даяар үерийн эрсдэлтэй бүсдэх, газар олголтыг цэгцлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг яравчлахыг үүрэг болгов. Засгийн газрын тогтоолоор 2026-аас 2027 оны хичээлийн жилээс эхлэн нийт суралцагчдыг эрүүл мэндийн өөрчлөлтөнд сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг тогтмол хамруулах шийдвэр гарлаа. Энэхүү үзлэг нь зөвхөн оншилгоо төдийгүй илэрсэн өвчин эмгээг эмчлэх, хяналтад авах цогц арга хэмжээ юм. Иймд засгийн газраас төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ажилтнуудынхаа хүүхдийг үзлэгт хамруулахад нь ажлын цагийн уян хатан нөхцөл олгож, бүх талаар дэмжлэг үзүүлэхийг уриаллаа. Үзэгч та бүхэн дотоод мэдээ хүргэлээ. Үргэлжлээд дэлхийд дахин дуулж буй үйл явдлын мэдээллийг хүргэе. Савцар үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Туркийн нийслэл Анкара хотно 2 өдрийн турш зохион байгуулагдсан НАТОгийн дээд хэмжээний уулзалт лав гарагт өндөрлөлөө. За эвслийн гишүүн 32 орны төлөөлөгчид оролцсон дээд хэмжээний уулзалтын төгсгөлд ердөө 6 зүйл бүхий маш товч хамтарсан тунхаг бичгийг гаргалаа. Тодорхойлбол оролцогч талууд Украинд зэвсэг нийлүүлэхээ өргөжлүүлэхээр тохиролцож 2026 онд цэргийн техник тусламж Украиний цэргийн албан хаагчдыг сургахад 70 тэрбум евро зарцуулах үүрэг хүлээж батлан хамгаалах салбартаа онцгойлон анхаарч хамтарсан үйлдвэрлэлийн хүчин чадлаа
өргөжүүлж инновацийг нэвтрүүлэхээр тохиролцоод байна. Түүнчлэн тугай хүчигт Оросын холбооны улсыг Евроатлантын аюулгүй байдал болон тогтвортой байдалд урт хугацаанд аюул занал учруулна гэдгийг тусган оруулжээ. Чуулганы 2 дахь өдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украиний ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан бөгөөд энэ үеэрээ тэрээр агаарын довтлогоноос хамгаалах Patriot системийн буужин үйлдвэрлэх лиценз буюу тусгай зөвшөөрлийг Украинд өгөх амлахын сацуу Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт үзүүлж байгаа Украины дроны цохилтуудын амжилтыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж дээрх цохилтууд дайныг дуусгаж магадгүйгээд Украины ирээдүйн асар том дайн дуусмагц Киевт очих болно гэж хэлсэн байна. Трамп мөн Зеленскийгээс Москвад очих талаар юу гэж бодож байгааг нь асуухад Зеленский одоохондоо хэцүү манай дронууд тэнд нисэж байгаа хэмээн хошин өнгөөр ёжтой хариулсан талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна. Тэдний уулзалтаас харахад Америкийн нэгдсэн улс Украиныг зөвхөн зэвсгээр хангах бус тус улсыг өөрийгөө зэвсэглэж зэвсэг үйлдвэрлэх цэргийн аж үйлдвэрийн төв болгон хувиргах стратегийг ил болгож Оросын стратегийн давуу талыг системтэйгээр сулруулах шинэ үе эхэлж болзошгүйг сануулan Москвад дохио илгээлээ хэмээн ажиглагч нар үзэж байна. За тэгвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дууссан гэж Ираны эсрэг мэдээллийг мөн өчигдөр хийлээ. За ингэж мэдэгдсэний дараагаар тус улсын зэвсэгт хүчин Иранд дахин цоврал цохилт өгч эхлэв байна. Трамп лав гарагт өөрийн сошиал хуудасанда энэ бол Ираны тал хөлөг онгоцуудыг бөмбөгцсөний хариу дахин давтагдвал бүрэл муу зүйл болно гэж бичсэн бол мөн өдөр НАТОгийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Ираны талд маш их сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгч Ормосын хоолойг дахин бүсэлтэд авч магадгүй талаар хэлж байсан бол Туркээс нутаг буцах замдаа Ираны талд цохилт өгөөд эхэлснийг мэдэгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын төв командлын зүгээс ерөнхий командлагчийн тушаалаар Ормосын хоолой төлөг онгоц чөлөөтэй зорчход занал хийлж байгаа Ираны хүчийг дахин солируулахын тулд нэмэлт цохилт өгч эхэллээ хэмээн албан ёсны X хуудсанд мэдээлсэн байна. Мөн Америкийн нэгдсэн улс Ираны газрын тосны үйлдвэрлэл нийлүүлэлт борлуулалтад өмнө нь олгосон 60 хоногийн зөвшөөрлийг хүчингүй болгож газрын тосны хориг арга хэмжээг сэргээсэн байна. Иран Америкийн нэгдсэн улсыг харилцан ойлголцлын санамжчгийг зөрчсөн гэж буруутхан шуурхай хариу арга хэмжээг мөн авсан байна. За Америкийн нэгдсэн улсын цохилтын хариуд Ираны тал Бахрейн, Кувейт улс дахь Америкийн цэргийн объектуудад цохилт өгöd байна. Иймээс Америк Ираны сөргөлдөөн дахин эхэлсэн нь газрын тосны үнэнд нөлөөлж Америкийн нэгдсэн улсын цохилтын дараагаар нэг торох газрын тосны үн $1 нэмэгдээд байна. За нэгдсэн улсны байгууллага ерөнхий нарийн дарга Антонио Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжарик Америк Иран дахин цэргийн мөргөлдөөн эхлүүлсэнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж талуудыг туйлын хүлээцтэй байж хурцмал байдлыг улам даймжруулах аливаа үйлдэлээс зайлсхийж нөхцөл байдлыг яаралтай намжих арга хэмжээ авахыг уриаллаа. Мөн олон улсын хуулийг чанга мөрдөж Америк Ираныг яаралтай хэлэлцээгээс сэргээж асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг шаардсан байна. Бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн яамны зүгээс ч мөн дайн байлдааныг дахин эхлүүлэх нь аль нэг талын ашиг сонирхол нийцэхгүй бөгөөд цэргийн арга хэрэгсэл үндсэн асуудлыг шийдэж чадахгүй Америк Иран гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамжчгуудыг сайтар хэрэгжүүлж маргааныг яриа хэлцээрээр шийдвэрлэж хүч хэрэглэхээс зайлсхийхийг уриалсан байна. Сүүлийн мэдээг хүргэе. Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл Оросын холбооны улсын олимпийн хорооны гишүүнчлэлийг төдөлзүүлэх шийдвэрээ түр хугацаагаар цуцалснаа зарласан байна. За олон улсын олимпийн хорооны зүгээс 2022 болон 23 онуудад баталж байсан Оросын иргэншилтэй тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг хязгаарласан дүрмийг цуцлах шийдвэрийг мягмар гарагт гаргасан бөгөөд үүний дагуу цаашид олон улсын олимпийн хорооны зүгээс тухайн тамирчин бүрийн төвийг сахисан статусыг тус бүрчлэн авч үзэхгүйгээр олон улсын тэмцээнүүдэд шууд оролцуулахар болсныг олон улсын олимпийн хорооны тэргүүн Kirsty Coventry мэдгдсэн байна. Үүнээс гадна олон улсын олимпийн хороо Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хязгаарлах тухай олон улсын спортын холбоодод өгсөн зөвлөмжөө цуцалснаар олимпийн түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн улсын нэг болох Оросын холбооны улсын олимпийн хорооны эрхийг сэргээж улмаар тус улсын 2028 оны олимпийн наадамд оролцох эрхийн төлөө бусадтай тэгш өрсөлдөх боломжтой болж байгааг Оросын холбооны улсын спортын сайд Михаил Дегтяров онцолжээ. Харин олон улсын олимпийн хороо мэдээлэлтэй Оросын олимпийн хорооны үйл ажиллагааг үргэлжлүүлэн нэгт хянаж нөхцөл байдал өөрчлөгдөхийг дагалдан цаашид хяналтын арга хэмжээ авах хэрэгтэй хэвээр байх болно гэдгээ мэдэгджээ. Та бүхэнд гадаад мэдээр хүлээн анхаарлаа хандсан баярлалаа. Төв зэг мэдээллийн хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.